Бүгдээрэнд нь шинэ оны минь. Одоо Бангкокт ер нь л ирээд 1 сар болж байна. Ямар сонирхолтой юм бэ те? Нөгөө мөнгөцөл мэг ахын влогон дээр гардаг шиг л шүү дээ. Яг энгийн ард иргэд яг бодит амьдрал байгаа байхгүй те? Тэр хотын төв рүүгээ алхаад ийм голын эргээр алхаа явж байна. Моорнод Таиландын бас нэг жинхэнэ бодит юм харлаа. Хай. Тэр өглөөс ирчээд тусглаа хийчихэд байж гин. Тэгээд одоо бэлэн болоод онгоцны бод руу явна. Тэгэл манай аавч хоёр ирж байгаа. Жишний. Ой тийм даа. Гоё юм шүү дээ. Гоё юм шүү дээ. Одоо яаж дахиж ижиглэх юм бэ? Дахиж үжилчих юм. Шээ. Яа. Сонгон шиг байна. Сонгон шиг юм байна. Сонгон амтлагтай байгаа байхгүй. Гэтэ тийм амар онгоц шиг энэ Муухай нэгтэй наац. наац зүүн гэж. Муухай нэг. Тэр амслаа. Амар муухай юм байна. Зүгээр юм. Хоёр айн баяр. 30 жилийн айн баяр. Би хоёр өрөөнд гэж хэлсэн шүү дээ. Хоёр маань ирээд одоо нэг 7 хонжийн талаа ирэх дээр бай гэж бодоод тэгээ ойрхон хуваахын дүрт ирсэн. Өнөөдөр 25 оны сүүлийн өдөр. Wow, so beautiful. Сүүлийн нэр шүү дээ. Сайхан маань. Авчаана. Нэрийг хав. Юу юм? Энэ бууч мис үү? За. Ваа. Энэ ч бүр хоол байгаа юм шүү. Өглөөний цай биш. Гоё хоолтой юм тий. Энэ ямар гоё юм бэ тий? Нэг ийм бодолд орлоо. 0-ийн өрөөний юм. Одоо бассейны хавцыг өмсөд бассейн руу гарах чинь. За энэ орно тэр. Тэгээд нэг юм ортой. Амин гоё хэсэг нь юу нэг л юм байна дөө. Шингэт. Тэр цаан талаа харагдчих. За одоо lobster идэж үзье чинь. Lobster идэж үзнэ одоо. Lobster идэж үзнэ одоо. Очень гоё. Гоё юм. Гоё юм гэнэ. Энийг хэвчээсэн. Наа чин классик хэлээд. Гоё юм шүү дээ. Чи сонгосон юм уу? Тий. Нэр төрөхөд үзэх. За.
За ээжтэйгээ гоёс массажин зарах чинь. За яа сайхан явж байгаа тийм. За 2 сарын дараа. Ярда энэ байрны үйл ажиллагаанд нэмэр болдог бүх манаач, үйлчлэгч, reception бүгдэнд нь ингээд оршин суугчид нь бэлэг үгдэм байх. Тэгээ юм ширээ гаргач тийм байх хүмүүс өсвөл бэлэг өгчтэй. Тий, юм хөөрхөн. Байгууллагууд ч юм уу шинжилгээд бас ингүүл хөөрхөн л юм байна. За hi guys. Одоо л яг тухтаа сууж юм ярьж амжих чинь. Одоо он гараад 5 хонцсон, 1 сарын 5 болж байна. Уржигдэр манай ааж хоёр буцсан. Явсныхан дараа ялцчгүй жоохон гэрээ зүгээрээд сонирн байлаа. Члэг дээр харж байгаачлан би жоохон нулим сэлэгнээд жоохон уйлсан. Ялцчгүй жоохон эвгүй болсон. Гэхдээ яг хөө тийм санаж манахаасаа илүү зүгээр айгүй их талархаж уйлсан бохгүй юу? Яг ингээд хамтдаа 10 хоног ямар гоё явчваа гэд тэгээ бас хажуугаар нь яг санаж байгаа гэд уйлсан л та. Явсныхан дараа шууд кофе шопоор суугаад энэ жилийн санхүүгийн бүх одоо дүгнэлт мөнэлтээ хийгээд таарсан. Тэгээд энэ аяллалынхаа ингээ юмнуудыг гаргаж маргаад тиймэрхүү юмнуудаа шууд хийгээл өдөржингөө шууд фокус хийсэн чинь зүгээр болцсон. Тэгээд өнөөдрөөс эхлээд буцаад рутиндээ ороод байж гин. 24 онд би яг энэ дээр влог хийж байгаагүй маа. Гэхдээ 24 онд би шинэ жилээр аав ээжтэй Япон явах билет авч өгөөд тэгээд одоо өөрийнхөө сурч исэн хотоороо дагуулж яваа, Токиогоор дагуулж яваад ер нь Японыг үзүүлсэн байхгүй юу? Тэгээд тэр бол айгүй гоё яасан. Тэгээд тэр үеэс эхлээл жил болгон бас аав ээжтэйгээ яаж хийж агаад Монголдооч вэ нүү, гадагшаач вэ нүү ингээд аялж ивэл их зүгээр юм байна гэж бодсон. Манай аав ялангуяа бас одоо тэтгэвртэй гарсан. Тэгээд өмнө нь бол маш завгүй, маш их ажил амжуулдаг тийм хүн байжгаад сүүлийн нэг хэдэн жил одоо ажил хийхээ болсноосоо болоод жоохон уйддаг болцсон байлээ. Тэгээд тэрнээс нь болоод жилдээ ганц удаа ч гэсэн хамаагүй ингээ гоё сэргээгээд ээж аавтайгаа хамт гоё аялдаг болох зорилготой болсон. 16 оноос хойш би маш олон газраар аялсан байна. Ажиллаж амьдарч үзсэн байна, сурсан байна. Япон, Австрал, Америк, Канада, Азербайджан, Япон, Таиланд гэл ингээл иймэрхүү улсуудаар айгүй их явсан. Тал нь яг уу одоо ажлын шугамар ч юм уу би ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаад ч юм уу ингээд явсан. Гэхдээ ихэнх одоо тохиолдолд бас манай аавч хоёр намайг гоё юм үзээсээ, гоё юм харж нүд тайлаасаа гэсэндээ ер нь бол намайг явуулж исэн. Тэгээд мэдээж би энэ болгонд нь маш их талархдаг. Тэгээд тэрнээс гадна бодоод үзэнгүүт намайг айгүй их гоё улсуудаар, гоё газруудаар явуулсан мөртлөө сүүлийн 10 жил өөртөө нэгч тийшээ явж аялаагүй байсан. Тэгэхээр миний төлөө л ингэж хичээгээд байсан болохоор ер нь бол би 24 онд Япон руу заавал авч явъя гэд билетийг авч өгч ирсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол ингээд за маа ингээд энэ билет чинь одоо энэ жил заавал ингээд явъя шүү гэхгүй л аавч хоёр явахгүй гэд гүрээгээд байдаг. Тэгээд энэ жил ч гэсэн Таиланд руу ингээд 9 сарын үед бид хоёр билет авсан. Тэгээд 9 сарын үед билет авчаад за та хоёр бас явал зүгээр байна гэд би хэлсэн чинь ингээл аавч жигнэсээ ууралж мууралдаг цаа ингээд үгүй бид хоёр та хоёртой явах. Хоёр өөртөө л гоё сайхан юм аа үзээд яв. Бид хоёр явахгүй гэд гүрээгээд байдаг. Тэгтээ тэгэл хүн л юм чинь ирснийхаа дараа маш гоё өөртөө айгу дуртай. Аялах дуртай шүү дээ хүн ер нь тэгэл. Цаад тутхан ингээ хүүхдүүд маань л гоё явж ивэл бид хоёр явсан яваагүй хамаагүй зүгээр хамаагүй гэл тэгдэг төрлийн хүмүүс болохоор айгүй хайр хүрдэг. 10 жилийн өмнө би явсан байгаа шүү дээ гэрээсээ. Тэр үед явж байхдаа бас ялцчгүй жоохон байсан. Тэгээ бас арай тийм одоо зөрөгтэй ч гэх юм юу чи юм. Тэгээ арай ээж аа маань ч бас жоохон залуухан байсан байна. Тэгээд одоо бас аав ээж хоёр маань хөшөрж байна. Тэгээд яг хөшөрж ин ч тийм хөшөнж биш л дээ. Ер нь миний жоохноосоо л айдаг байсан юм бол аав ээж хоёр маань хөшрөх тийм нэг санаа айдтай хөөхт байсан бохгүй юу ингээл багада. Тэгээ тийм болохоор
одоо өөрөө бас том болцсон болохоор аав ээж хоёртойгоо өөр тамд байхгүй гэдгийг мэддэг. Аав ээж хоёртойгоо байх хугацаа маань бас хязгаартай гэдгийг мэддэг учраас би энэ хугацаагаа аль болох ингээд гоё байлгахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгээд үнэхээр бас гоё аяллаа. Дахиад нэг энэ одоо зорилгодоо дахиад хүрлээ. Тэгээд заавал бас гадагшаа аялахаас илүү би зүгээр өдөрт жоохон ч гэсэн уцаар яриад хань болоод би нөгөө өмнөх ажилдаг байхдаа маш завгүй байснаасаа болоод чатгаараа одоо 7 хоногт 1-2 одоо очдог байсан бол бүр очихой болоод 2-7 хоногт нэг очдог болоод надад тэр айгүй хэцүү байсан. Би 25 онд ажилласаа гараад төр хугацаагаар ингээд амархаар болсон шүү дээ. Тэгээд 25 оны 7 сараас эхлүүлээл ажилласаа гарсан чинь бас нэг гоё юм нь аав ээж дээрээ илүү очдог болоод 7 хоногт 2 одоо очоод хамт кино үзээл, YouTube үзээл, хамт гоё хоол хийж идэл, хоолнд ороод ингээл иймэрхүү байдлаар хамт цагийг өнгөрүүлээд эхэлсэн чинь манай аав ээж хоёрт бас айгүй гоёгааг мэдэрсэн. Тэгэл нэг гоё юм нь тэр байлаа. Тэгээд Таиландаас гадна бас энэ жил 2 аав ээжтэйгээ бэлгүүнтэй бид бөөнөрөө ингээд булганаар гоё аялсан. Тэгээд сэлэнг рүү бас аялсан. Тэгэл ер нь л аялал гэдэг чинь л хүнд айгу гоё дурсамж үлдээдэг. Тэгээд тэр одоо би Бангкокт жишээ нь 3 дахь удаага ирж байгаа ч гэсэн сая аав ээж хоёр маань анх удаага ер нь бол ингээд гоё Бангкокоор явж яах вэ? Манай ээж бол яг Бангкокт ирж исэн. Гэхдээ ер нь яг тийм аялж байгаагүй. Тэгээд ээж аавынхаа нүдээр Бангкокыг дахиад нэг харж үзээд тиймэрхүү юмнаас ч маш гоё үн цэнтэй байдгийм байна. Тэр алганыг илүү ойлгодог болсон ч юм уу 27-той би 17-той Аминагаас илүү эмзэг уйламхаа нулимсны ойрхон л болцсон л байдгийм байна. Тэгээд Таиландд ер нь бол амьдраад 1 сар болцсон. Тэгээд энэ байранд ингээд энэ хот бас анх удаага би ийм том хотод амьдарч үзэж гин. Өмнө нь гадаадд амьдрахдаа одоо Канадад Waterloo гэдэг нэг хөөрхөн хөдөөний хот хөдөөний цаашаа Японд бол яг жинхнээсээ хөдөө амьдардаг гэсэн. Тэгэл би өмнө нь яг ийм том хотод бол яг ийм 1 сараар ч юм амьдарч үзэж байгаагүй юм лээ. Тэгээд 1 сараар амьдраад үзсэн чинь бас айгүй сонирхолтой л байт юм байна. Маш одоо хүнсэн айгүй гоё ил бүдэлбэг Монголтой амьдрах зардалтай бараг ойрхон бараг баагч гэж магадгүй тиймэрхүү ер нь бараг одоо хоол хүнсний хувьд бол Монголоос бага амьдралын зардал энэ түрээс мөрөөс бол бага байгаа байхгүй юу? Иймэрхүү боломж байгаад би бид хоёрындээ амьдарч үзээд тэгээд айгүй гоё эрүүл орчинд бас байсанд айгүй талархаж байна. Ягаад гэвэл байранда бассейнтэй, фитнестэй, эрүүл дадлуудыг одоо бий болгоход айгүй тус нэмэр болж байгаа байхгүй юу? Ийм орчин. Тэгээ маш их талархаж байна Бангкок хоттой. Тэгээд Таиланд хүмүүс ч гэсэн ер нь бол маш тийм хүндэтгэлтэй, тэгээд шашинлаг хүмүүс болохоор айгүй тийм найрсаг, тийм хүндэтгэл айгүй ихтэй. Байнга ингээл явж идэг хүмүүс байд юм байна. Яг өвөө хүмүүс нэгүүлэх л та. Тэгээд тэрнээс гадна тэгээд ер нь л ингээд 1 сар байсанд айгүй талархаж байна. Бас 1 сар байхаар төлөвлөсөндөө бас талархаж байна. Яагаад гэвэл би ийм том хотод байдаггүй. Монголд яг дуу чимээний бохирдол бас их байдаг л та. Гэхдээ одоо бодонгууд Монгол маань бас арай гайгүй гоё тайван юм байна. Одоо Бангкокийн надад ганц жоохон хэцүү санагдсан юм нь энэ дуу чимээний бохирдол бол үнэхээр хэцүү юм бэлээ. Яг дуу чимээний бохирдолтой орчинд байхгүй байгаад байж болно л доо. Өөрийгөө тийм орчинд нэг оруулахгүй байгаад байвал зүгээр. Гэхдээ л гудамжаар нь ингээл алхаад явангууд машины дуу чимээ, мотоциклийн дуу чимээ гэл айгүй тийм дуу чимээ ихтэй. Тэгээд агаар нь ингээ бүтэн гоё амьсгалж чадахгүй байгаа юм шигтэй. Нэг тиймэрхүү. Гэхдээ цаг агаарын хувьд бол үнэхээр тааламжтай байд юм байна 12 сарын хувьд. Гэхдээ бас нэг хөөрхөн юм нь хүмүүс ерөөсөө сигналддаг юм байна. Машин ерөөсөө сигналдахгүй, жолооч нар нь бас жоохон соёлтой тал руугаа яг ганц хоёр эвгүй жолооч нар байгаа л да. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй соёлтой бие биен руугаа нэг тэгин сигналдаж авцаарлаад байхгүй. Тийм стрессгүй гэх юм уу. Тэгээд яг одоогоор харсан мэдэрснээрээ л тэгж дүүнж байгаа юм л да. Гэхдээ ер нь тийм сигналын дуу чимээ бол нэг их сонсоогүй. Тэгээд тэр нь бас аягүй зүгээр юм байна. Тэгээд тэрийн жоохон судлаад үзсэн чинь угаасаа дуу чимээний бохирдол, төвжрэл гэдэг юм стресстэй байгаа юм чинь сигналдаж бүр илүү стрессээ нэмэгдүүлээд яах вэ гэдэг тийм одоо урайлахтай юм шиг байгаа.
Тэгээ тэр нь айгүй хөөрхөн санагдсан. Тэгээ нэрэл тэмдээ ямар ч сигнал байхгүй. Хичнээн чанга байгаа ч гэсэн тэрэн дээр сигнал ороод ирчихвэл бүр хэцүү шүү дээ. Тэгээ тэрнээс гадна хэдэн хоногийн өмнө би анхныхаа удаа харж үзсэн. Йой. Тэгээ тэрнээс хойш би одоо ингээд Бангкокоор ингээд годамжаар алхахаар амар айгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс болоод ягаад ч юм Балид очиод арай гоё тайван байх юм шиг санагдаж байна. Яг Бали бол бүх илүү тийм пүн хийсэн бөхчм агаартай тийм халуун байна. Ягаад гэвэл арал далайтай ойрхон уур амьсгал нь арай өөр байгаа. Тэгээд яг хуу жам янз бүрийн шавж байгаа л да. Гэхдээ яг Японд амьдардаг байсан хот ч гэсэн ер нь арал тал руугаа далайн ирэг дээр байсан болохоор бас янз бүрийн одоо шавжтай л байсан л да. Тэгээд нэрээ нэг юм би өмнө нь тэр үедээ бичлэгэн дээрээ юу гэж дуурдах вэ? Гэхдээ манай Японы байр амар жомтой байсан. Би бүр жомноос бараг хэдэн 100 ширхэг жомтой амьдардаг байсан за Японд. Тэгээд би Монгол руу буцаж нүүж ирчээд ингээ галтгоондоо жижиг хар тол паруу шууд ингээ алхахад ингээ бэлэн байдаг гэсэн. За бүр жомнуудтай бүр амьдардаг байсан Японд. За яг жом шавж шоргоолсон тэр ч яг тийм ийм том хар хажуу урдуур чи ингээ гүүчгэр ялцчгүй жоохон айцтай болчт юм байна. Тэгээд би бол одоо жоохон жом омноос гэнэ харахнаас л ээж байна. Бали руу ер нь өмнө очиж байгаагүй болохоор хэр удаан байхаа бол сайн мэдэхгүй байна. Эхний ээлжинд 1 сар гэж төлөвлөж байгаа. Тэгээ гоё байвал 2 сар байгаад тэгээд буцандаа 26 он маань айгүй гоё байх болов гэж бодож байна. 25 онд бас ялцчгүй могоо жил болохоор одоо хүний эргэн тойрны хүмүүсийн одоо жинхэнэ мөн чанар бас айгүй танигдсан жил юм шиг зүгээр санагдсан. Жинхэнэ дүр төрхтэй эсвэл бид нэр хүмүүсээс гадна бас бид нэр өөрөө өөрсдийнхөө жинхэнэ төрхийг илүү анзаарч харсан юм шиг тий бид нарт ингээд үнэн зөв санагддаггүй зүйлсээс холтож молдоол тий тиймэрхүү байдлаар айгүй тийм бас сонирхолтой жил болж өнгөрлөө гэж дүнсэн. Тэгээд 26 онд бол бүгд айгүй тийм идэвхтэй байх юм шиг. Дээрэнд нь зөндөх амжилт, эрүүл сарвал байж, аз жаргалтай, тайван байж, хүсэж байгаа болгоныгоо гоё давуулан биелүүлээсэй гэж хүсье. Тэгээ 26 ондоо хэдүүлээ зөндөө олон бичлэгээр уулзцгаая. Bye.